Сайн байцгаана уу? Челленж маань дараагийн дугаар. Солиорч гинэ. Юу дотроо. Сайн байцгаана уу? Манай reaction видеогийн дараагийн дугаар маань эхэлж байна. За энэ удаад болохоор зэрэг та бүхний сайн мэдж байгаачлан Монголын одоо алдартай ютуберуудын нэг түшгийн саяхан оруулсан нэг видеог үзэх гэж байна. Хүмүүс намайг YouTube хийхийнхээ өмнө юу хийдэг байсан бэ гэж их асуудаг. Ер нь чи түшгийн үзэгч үү? Одоо сонсогч үү? Би үздэг. Үзчихсэн үү? Үзчихсэн. Тэгээ нөгөө нэг хамгийн анхны YouTube холбоотой бичлэгүүд хийж яхад нь үзэж эхэлжсэн. Хэл хийж сурах уу, жин яаж хасах уу гэсэн бичлэгүүдийг хийдгээс аахгүй. Тэр үед нь үзчихсэн. Тэгээд тэрнээс өмнө болохоор зэрэг би бас хальт ерөнхийдөө мэддэг гэсэн нөгөө нэг найзуудын найз дам мэддэг гэсэн. Тэгээ одоо л айгуу тийм лаг мундаг ютубер болсон байгаад нь бол бас баяр хүрмээр байна. За баяр хүргэе. За. Эхлэе. Хэний ч мэдэхгүй миний YouTube-ээс өмнөх амьдралын бяцхан түүхийн талаар ярилцуулна. Энэ түүхийг өмнө би хинт ч ярьж байгаагүй учраас хүнд битгий хэлээрээ нууц хിവэр үлдэг. За тэгээд арагшаад хаатай сонсороо. За. Эртээ урдын цагт чи бид хоёрын амьдрал энэ чигээрээ байвал хол явахгүй бололтой. Хоёулаа мөрөө хөөсөн дээр юм шиг байна. Би шийдсэн. тийм ээ. Энэ бол би. Одооноос 6 жилийн өмнө би хөдөө амьдардаг байхдаа эхний хайр маань бүтээгүй юм. Тэгээд ийм хүү би их нартаа салаа замаар явахаар шийдсэн. 6 жилийн өмнө. Би 6 жилээс өмнө мэдэх юм. Дараа нь хөдөө амьдардаг гэсэн юм. Тэгэж харж итэр. Хэмжээгүй гэж харж байгаа юм шиг. Юу вэ? Хэлэх юм биш үү? Хэлэрхий явчихсан. Энэ бол манай хажуу айлын дондов. Надаас хаасан ихнэр маань дондовтой амьдралаа үргэлжлүүлэхээр шийдсэн байгаа. Жогоо холин бат шиг болж байгааг мэдэж байна. Гэхдээ хүний амьдрал бол ирэнтэй бас бараантай. Эдээс жоохон холин бандан болж байгааг мэдэж байна. Жоохон гонигтай царай гарах хэрэгтэй. Хүний амьдрал бол ирэнтэй, бараантай, холин бандантай, холин бандангүй. Хол мөгөөрхтэй. Бодотой хургч иж болно, бууцч иж болно та. Хургч иж байна. Яа, юу вэ? Ихтэй нь юу клип нь тоглосон юм шүү. Эсвэл ингэж зориулж клип ихтэй 8 дээр үеийн клип шиг харагдаж байна. Яг юм бол эффект өгөх юм болгочих жоо. Тэггүй цаагаар энэ. Йоо, ихтэй юу амар инээдтэй ярьд юм бэ ярьж байгаа. За, миний өмнөх амьдралыг бүгдээрээ одоо харцгаая. Гоё юм шүү. Энэ бол дулмаа. Надтай үргэлжлүүлж гэр бүл зохиохоор Ингэний яриаггүй шүү дээ. Ясан 3 яп ирж байгаа. Сая ялах цагийг харсан уу? За гэр шинэ гэр бүлээ зөхөн да. Миний төрдөн. Хөөе, дулмаа яаж танилцчих вэ? Юу л юм биш өмнө нь явдаг байж байгаа. Бодвол Шууд тэгээ хотоос эхнэрийн онгод нүрээд их бодоход өмнө тэгээд холбоотой байсан л болж таарч. Тийм ээ. Тэгээ эхнэрээсээ салсан байж. Тийм ээ.
Яг би бол энэ клипийг хараад энийг хараа яг тэгж ойлголоо. Дулмаатай харилцаж хагаад тэнгуүдээ эхнэр нь таалагдах нь болонгуудаа эхнэрээ хаяад гэсэн чи дондоо гэрийнх нь гадаа мод тагалд суугаад. Йоо солонгос Дондоо кино хүлээжсэн байгаа хгүй хизээ Одоо өшөө авалт юм байна. Хизээ гэр бүлээ Эхний салхна. үрч цаашаа. Йоо за гоё. За одоо сайхан. Дондвих бол өглөө болгон шинхэн сүтэ цайтай, аз жаргалтайгаар хөдөлмөрч их нартайгаа амьдрал нь сайхан үргэлжилсэн. Харин надтай амьдрахаар ирсэн дулмаа бол өдөр 12 цаг хүртэл унтдаг учраас би өөрөө галаа түлж цайгаа чангаас өөр аргагүйд хүрсэн юм. Аргагүй төрсөн ч гэж өөрөө босоод яцхад нэг хэмэр би заавал чагаа чан чи заавал гадаа төлнө үл гэх юм байхгүй шүү тийм Байхгүй шүү. Хайртай бол тэгэл хийш. Өөрөө хайртай гэдэг тэр хүүхний одоо савчирсан одоо яа их вэ? Ер нь бол Тэгээ энэ уус нэг юм ихэр хүн заавал бүх юм хийх стомсдаг сүдэл маа амт дэлгэрэнгүй тий. нэг юм эрэгтэй хүн хог асгаж болохгүй ч юм уу. Тэгвэл Химри 20% ноноо. Мөрцөнө. Адилхан л гоё л хийл та тий. Тийш. Хоолоо чи гэдэм үү гэрээ цэвэрлэдэг юм гоё ингээл яриад заавал нэг эрэгтэй хүн гэхээр юу ч гэдэггүй хоймор дээрээ суугаал эмэгтэй хүн цай чанал байж хэвээр. Эрэгтэй хүн болохоор өдрийн араа хүртэл унтчихвал эмэгтэй нь цайгаа чанаад ажиргалтай байх ёстой ч юм уу. Ёстой юм ерөөсөө аль аль талдаач байхгүй гэж бодож байна. За. Иржи хайран дээр хийж хөөцөгдөж явах үед минь сэтгэлдээ Дондвих үргэлж шинхэн зоогтой. Харин манад хотоос ирсэн шинхэн хүн маань махчаан чадахгүй учраас бид бэлэн ногоо жимс итгэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Хоохон штэ. Өөрөө чанж чадахгүй бол юу гэсэн үг юм. Эхнэрээ үлээгээд хоолыг нь үлээгээд яждахгүй бол гохин тэгэл ногоод иж. Тухайн доотгийг харж өнөг турж өгнө гэх. Өнөг байсан Хүмүүс яа нөгөө нэг түвшгийн фэнүүчиг хоёрыг боллоо хаа. Гэтэ үнэхээр яг тийм заяа. Ямар тоогоош маань аваа. Тоогоош маань аваа явцсан биш. Нууцсан биш. Дээр нь суугаад өгөхгүй байгаа штэ. Өөрөө чанд идэх гохин штэ. Би үргэлж жимс ногоо идэхэд бэлэн биш байсан юм. За хийвээ одоо яана. Аа юм уу? хайсан түшиж амьдрал минэрсэн хайнын чамаа Энэ бол явуулын дэлгүүрийн цогтой ах. Цогтой ах үргэлж шинхэн бараатай ирж хүмүүст хэрэгтэй барааг нь борлуулдаг байсан. Юу вэ? Харин энэ бол цогтой ахын хотоос авчирсан Gucci брендинг сүүлийн үеийн төвлөл байсан. Гүүч. Яна. Чи идэж юм гутал гарахгүй шүү дээ. Яна энэ гутлыг одоо яг амнаа. Яг авахаар энийг би аваад хүүгээ сая хүүхнийг амаа гэсэн энийг би. Одоо энэ чинь хөдөө газар болохгүй дээ хэлж юм туршлагатай хүн байна. Хөрсөн зогтоод өсгийг нь харж байгаа ингээ бүрээстэй. Надад нэг юм фэлсэн төгөөд гэхгүй яа. Нэг юм Тэгээсээ мэдээд байлаа гэж. Тэгээсээ мэдээд энэ наа гуталж ерэн хэдхэн хоногийн настай хайр мөнгө. Йоо, платформ юм гэж байна. За баларсан. За одоо өнгөрсөн байна. Дулмаагийн маань нүдэнд туссан учраас надаас авч өгөхийг гуйсан юм. Мэдээж би юу гэж шинхэн гэргийдээ үгүй гэж хэлэв. Малынхаа буйнаар цуглуулсан хитэн бор юмаа шинхэн гэргийгээсээ юу гэж харамлах вэ? Хуучин гэргийдээ бол үгүй гэж хэлэх нэ штэ. Хуучин шинхэн гэргийдээ бол үгүй гэж хэлэхгүй. Хуучин гэргийдээ бол үгүй гэж хэлж чаднаа. Манайхны харин яг ойлголт ийм ээ. Одоо ингээ нэгэн дугаарсаа чи хаачтیں۔ Гэсэн шатанд орцсон болвол тэгээ ийм кэр хийдэг байх нь шүү дээ. Чи бүр анхааралтай байлсан уу? За одоо чи өнгөрсөн. Би бүрдээ суухгүй. хайр минь чамаа гэрэлтэн шүүлэрдэг цэцгэстэй зүрэл Хитээс Бэ. Ясэ. нөгөө өсгий тоглолтойгоо ингээд дондгоно явуулсан чи тог гэвэн. Оо, аль үзэтэй. Хилээд ах чи миний үгийг сонсгоо. Яна. Гэргийн маань миний шинхэн авч өгсөн Gucci-ийн түүхлэн дээр явж байгаад муухай болгосон боловч би хичээнгүлэн
арчиж өгж байгааг та нар харж байна. Дондвих хэсэгхэн хугацааны дараа шинхэн хүүхдээ үлгийдэж авсан бөгөөд би нөгөө талд гүүжигийн түүхтэйгээ ноцолцоор хугацааг өнгөрүүлж байсан юм. Нуурын торгонд ойлгон өнөөгдөж үлдэх үед минь алган хэнд минь тодроо өргө болон байсоо амин заяан жаргалч амьдрал минь ирсэн Юу Кэнди Краш яаж тоглосон бэ? Ингэж тоглосон сая хуруугаа ингэж ярьж байгаа. Биш ээ, сая нөхрийнхөө хурууг авч. Тэгсэн юм уу? Ингэж нөгөө ингэж тоглоод зааж гэж байхгүй. Тэгсэн юм уу? Би гайхалтай шүү ингэ. Ингэж тоглож бас болох юм шүү ингээ хуруугаа ингэж. Ой. Яа. Тэгсэн байж. Мама надад хотын соёлоос зааж өгөх гэсэн боловч Тийм юм. бид нар Candy Crush гэдэг тоглоомыг ойлгоогүй юм. 이게 나름이 토야타 조르디오 하른 참아가 Харин энэ цагаас эхэлж дулмаагийн хайр хүрч эхэлсэн бөгөөд хотынхоо бэлэн амьдралаас санаж хуучин X рүүгээ мессеж бичиж эхэлсэн юм. Харин дондвих та бүхний харж байгаачлан хоёр хүүхэдтэй өнөр өтгөн юугаарч дутхгүй аз жаргалтайгаар амьдарч байсан юм. Ингээл хөрс зэрэгэлдээ яваа л идэм бах та. Тэгэл яваал гэсэн юм уу? Асууя. Ямар байсан? Хараа. За манай X яасан байна. Тэгээд юу өөрөө амьдрал бишэлэх үдий зүгээр дууныг хэлэх юм биш үү те. Тэрэн дээр л зүгээр хийсэн юм шүү тоглож үгүй юм уу? Тоглосон клипэн дээр л хийсэн юм шүү те. Харин тийм тоглосон клипэн дээр айгуул зүгээр түүх зохиосон бас. Яг нэм түүх зохиож ам шиг ярьж байсан. Тийм ээ. Түүх ярьдаг хүн шиг. Тийм ээ. Гоё юм уу? Гоё юм уу? Энэ бол Бат. Манай шинхэн гэргийн X нь. Мэдээж манай шинхэн гэргийн маань хөдөөний амьдрал тас зогцоогүй учраас X-тэйгээ буцаад нийлж байгааг та бүхэн харж байна. Харин энэ бол аргаа барсан би. Гадаа төрхөнд хуурдаж, ажилгүй, өөртөө тохироогүй эмгтэйг сонгосноор цаг хугацаагаа алдаж буй би. За ингээд энэхүү цаг үеэс хойш би гадаадад амьдрахаар шийдэж энд ирсэн хойноо YouTube сууг эхлүүлээд үүнээс цааш миний YouTube-ийн амьдрал эхэлсэн. Энэ бүх болсон үйл явдал би хизээч харамсч байгаагүй ч гэсэн миний амьдралд маш том сургамжийг өгсөн. Бид амьдралаас үргэлж илүү зүйлийг хүсдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд тэрхүү илүү зүйл хамгийн ойрхон байдгийг бид анзаардгүй. За тэгээд миний YouTube-ийн амьдралаас өмнөх бяцхан түүхийг сонсон та бүхэнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Яа. Гэтэ хөөрхөн сонирхолтой л байлаа тэгээд одоо энэ би жоохон ингэж ярина. Та бүгддээ баярлалаа. Манай reaction видеог үзсэн. Ингээд өнөөдрийн Баяртай.